Сайн байцгаана уу төмс иргэц та бүхэндээ өнөөдрийн мэндийг айлтган дэвшүүлж байна. ДБС-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төмсийн мэдээллийн үйлдвэрийн ээлж эц дугаараараа өнөөдрийн цаг үеийн орон нутгийн мэдээллүүдэд танилцуулъя. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна. За телевиз үзэгч дархамчууд та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. За цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэх мэдээллийг хүргье. За Дархан уулын аймгийн хэмжээнд согтруулах ундааны хэтрүүлэн хэрэгснээс үүдэлтэйгээр дуудлага мэдээлэл бол нэлээдгүй бүртгэгдэж байна. За тухайлбал гудамж талбай олон нийтийн газар ухаангүй унах, гэр орон сууцандаа архитан согтуурч бусдын амтлан тайван байдлыг алдагдуулах гэх мэтлэнгийн бол дуудлага мэдээлэл нэлээдгүй ихсэж байна. За хүүдний илрэл ихссэн байгаатай холбоотойгоор арх согтруулах ундааг хэтрүүлэн хэрэгсэн иргэд маань гэр орон сууцандаа зорчихдоо гудамж талбайд ухаангүй унаж хөлдөх, осгох ийм зөрчлүүдэд өртөж хохирч болшгүй байна. За ийм учраас та бүхэн согтруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж бусдын болон аюулгүй байдлыг хангаж хуулийг хүндэтгэх шаардлагатай байна. За мөн хүүдний үйлрэл ихссэнтэй холбоотойгоор иргэд маань өөрийн тээврийн хэрэгслийг халаах зорилготойгоор асаалттай орхиж байгаас хулгайн гэмт хэрэгт өртөж хохирох юм эрсдлүүд бас нэмэгдэж байна. Ийм учраас та бүхэн тухайн тээврийн хэрэгслээ халаахж байгаа бол заавал харгалзах үнэтэй байлгах камертай хяналттай бүсэд тээврийн хэрэгслийг байршуулж авах нь энэ шаардлагатай байна. Өнгөрсөн жилээр нэг ийм хичнээн тохиол гарсан бай оролцсон. За тэгэхээр өнгөрсөн онд маань яг энэ төрлийн гэмт хэрэг 4-5 бүртгэгдсэн тохиолдлууд гарсан. За ийм учраас энэ онд гарахгүй байх гэсэн баталгаа байхгүй учраас иргэд та бүхэн өөрийн эд хөрөнгө тээврийн хэрэгсэлтэй бас маш хариуцлагатай хандах шаардлагатай байна. Манай залуучууд театрын урын санд олон сайхан бүтээл байдаг. Олон төрлийн олон сэдвтэй. Тэгээд энэ удаад бид нар түүхэн сэдвтэй дуулж үжигээр урийнхаа санг баяжуулж байгаа. Тэгээ ер нь бол аливаа төрт улсын үндэс бол өөрөө газар шороо, газар нутаг байдаг. Бид нар газар нутаггүй угаасаа улс орныг ямар тусгаар тогтносон улс гэж хэлэв тийм ээ. Тэгэхээр энэ тусгаар тогтносон улсын газар нутгийн энэ үндэс болсон энэ их нутгийн хайрлын элс шороо хүртэл үнэтэй шүү гэдгийг хойч үедээ бид нар сургаж хэлж үлдээх гэсэн л энэ санааг агуулж байгаа. Асар их үнэтэй олцсон л газар нутгийг хайрлая л гэсэн гол санаа нь энэ мессежийг өгч байгаа. Газар нутаг талаас нь энэ түүхэн жүжиг илүү харуулна. За хүннүүчүүдийн түүх, модон шаны, төмөн шаныгийн түүхийг бол олон янзаар харуулсан бүтээлүүд байдаг. Янз янзын өөр өнцгөөс тий. Бидний харуулж байгаа өнцөг өөрөө эх орон газар нутаг ямар үнэтэй гэдгийг энийг яаж хайрлах юм гэдэг л энэ талаас харуулж байгаа л ерөөсөө гол өнцөг нь юм байна. Сөм газар дуулж үжиг маань зохиолыг манай сүрэн хор хэмээх мундаг сайхан дарханчууд бол андахгүй дээ. Гайхалтай зохиолч маань зохиолыг бичсэн. Хөгжмийн зохиолчор бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Алтан гэрэл хэмээх эрхэм маань ирж бидэнтэй хамтарч ажиллаж байгаа. За хөдөлгөөний багшаар бол үндэсний урлагийн их театрын найруулагч хөдөлгөөний багш Инхбатар маань ирж ажиллаж байгаа. Хамт олонтой. За тэгээ ер нь бол залуучууд театрын бүрэн бүрэлдэхүүн хамрагдахаас гадна консерваторийн оюутнууд урилгаар ирж хамтар тоглож байгаа. Манай залуучууд театрын дэргэдэх дуулангийн хүүхдүүд маань ирж тоглож байгаа. За мөн Монгол Улсын хавьяаж жүжигч соёл эрдэнэ багш маань шавнаар ирж энэ хүү уран бүтээлд бас хувь нэмэр оруулж ингэж хамтран ажиллаж байгаа. За Сөм газар дуулж үжиг маань 11 сарын 25-нд өндөр үдээ эрхэм үзэгчтэй хүргэнэ. За үүнээс хойш бид нар бол 8 тоглолт одоогийн байдлаар маркетинг албан маань зохион байгуулсан гэд байж байгаа дээ. Монголын барилгын үндэсний ассоциац төрийн ус байгуулах нь хот байгуулалт, барилга, орон сууцчлуулалтын яам, Дархан аймгийн Адсаг даргын томын газар, газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай хамтран төвийн бүсийн хэмжээний барилгын салбарын удирдах ажилтнуудад зориулсан барилгын удирдах ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт болон барилгын үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах заавар зөвлөгөө сургалтыг 2025 оны 11 сарын 20-ны өдөр Дархан хотноо зохион байгууллаа. Сургалтанд төвийн бүсийн 100 гаруй мэргэжилтнүүд хамрагдсан юм.
барилгын салбарт үйл ажиллагаа явуулахдаа төрийн чиг үүргийг гүйцэтгэж ажилладаг. За тухайлбал барилгын үйл ажиллагааны тусгай олгох төрийн чиг үүргийг 8 дахь жилдээ хэрэгжүүлээд ажиллаж байна. За үүний зэрэгцээ одоо манай байгууллагууд олон улсын болон үндэсний хэмжээний төрийн төсөө олгохын хувьд орон нутгуудад салбар зөвлөлүүдийн энэ жилээс эхлэн байгуулж байгаа. Анхны салбар зөвлөлөө бас манайх Дархан Улаан аймгийг сонгож ингэж байгуулсан. За Дархан Улаан аймагт байгаа барилгын салбарын аж ахуйн нэгжүүдээ салбарт ассоциацтай нэгтгэх, тэдгээрийг одоо салбарын бодлого үйл ажиллагаанд татан оролцуулах, за тэдгээрийнхээ эрх шийг хадуу хамгаалах, тэдгээрийн дуу хоолой олон нийтэд хүргэх, за тэдгээрийнхээ одоо гишүүн компаниудынхаа хамтын ажиллагааг өргөжүүлэх ийм одоо зорилгоор салбар зөвлөлөө байгуулсан. Тэгэхээр манай Дархан Улаан аймаг дахь салбар зөвлөлийн маань үйл ажиллагаа идэвхтэй байж өнөөдрийн энэ хүү одоо хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн одоо адилт ажилтнуудад зориулсан сургалтыг амжилттай зохион байгуулж байгаад бас баяртай байна. Өнөөдөр дан ганц Дарханы компаниуд ирж байгаа төдийгүй төвийн бүсийн одоо сэлэн болгон Эрдэнэт зэрэг одоо Орхон аймагуудаас бас аж ахуйн нэгжүүд оролцож байгаа ийм өргөн сайхан арга хэмжээ боллоо. Манай байгууллаганд иргэд одоо байдаг барилга дэвтгчдийн арбитрийнхаа үйл ажиллагааг идэвхжүүлээд за үүний хажуугаар манайх бол олон улсын BDK-ийн гэрээний сургалтыг бас хэрэгжүүлж түншлэгч байгууллага. За тийм учраас эдгээр одоо бас мэдээллүүдийг бас орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд өгөөд хамтын ажиллагаа өргөжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Монголын барилгын үндэсний ассоциац нь үндэсний барилгын компаниудын нэгдэл болохын хувьд нийслэл хот төдийгүй орон нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа бөгөөд Дархан Улаан аймагт Сэргэлэнгийн Дэлгэр баяр тэргүүнтэй анхны салбар зөвлөлөө байгуулад байна. Салбар зөвлөлүүд нь тухайн аймаг орон нутгийн барилгын компаниудын эрх ашгийг хамгаалах, барилгын салбарын хөгжлийг дэмжих, шинэ технологи стандартыг нэвтрүүлэх, боловсон хүчний чадварыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Ер нь сүүлийн үед Дархан хотод маань барилгын салбар маш их эрчимтэй хөгжиж байгаа. Үүнийг дагаад бас хөдөлмөрийн аюулгүй байдлыг зайлшгүй бас мөрдөх шаардлагатай. Тэгээд ерөнхийдөө энэ салбарын ажилтан, инженер техник ажилтныг мэргэжүүлэх зорилгоор манай Дархан Улаан аймаг дахь салбар зөвлөл маань цаашдаа бас маш олон хэмжээний сургалтуудыг зохион байгуулах. Тухайлбал дурдах юм бол одоо бид нар он гараад барилгын салбар одоо мэргэжлийн инженерийн болон зөвлөх инженеруудын сургалтуудыг бас орон нутагт авахар бас зорж байна. Яагаад бас орон нутагт авч байгаа нөхөр бас орон нутгийн инженер техникийн ажилтнууд манаас төдийлөн бас Улаанбаатар хотроос олон оноор очиод бас сургалтанд хамраад тахтах боломжгүй тийм ээ. Тийм учраас бас энэ инженер техникийн ажилтнууд бас мэргэжүүлэх үүднээс бас энийг бас орон нутагт авдаг бай. Энийг нэгдсэн байдлаар зохион байгуулдаг бай гэсэн ийм арга хэмжээ авч байгаа. За тусгай зөвшөөрлийн хувьд гэх юм бол барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа Дархан Улаан аймагаас болон Сэлэнг одоо Эрдэнэт тийм ээ Булган аймагаас туссан компаниудын тусгай зөвшөөрлийн сунгал болон тэрний шинээр авахтай холбогдуулаад зүйл заалт нэмэгтэй холбогдуулаад бид нар бас нэг цагийн үйлчлэгээ бас бид нар ирэх 2026 оноос эхлэн бас олгохоор Монголын үндэсний барилгын ассоциацтайгаа бас хамтран ярилцаад ингээд ажиллаж байна. Тэгээ өнөөдөр ерөнхийдөө үйл ажиллагаа маань барилгын яам, хот байгуулалт, барилга орон сууцлалтын яам, Дархан Улаан аймаг засаг дарганы тамгын газар, Монголын барилгын үндэсний ассоциац төв салбартайгаа бас хамтраад оролцож байна. Тэгээ бидний өнөхөө үйл ажиллагааг дэмжиж Дархан Улаан аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрынхан бас оролцож байгаа. Сургалтыг Монгол Улсын зөвлөх инженер Чин Зориг болон барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хүсэлтийг лиценз эзэгэмэн захим системээр хэрхэн авах тохиргоо зааварчилгааг Монголын барилгын үндэсний ассоциацийн мэргэжилтэн ган төвшинээр удирдах явлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын жишг, стратеги төлөвлөлт, анхаарах талаар суралцагчид асуулт асууж, өөрсдийн ажлын байран дээр гараад байгаа кейс, юг ажлын талбай дээрх осол гэж үзэх, хууль эрх зүйн хүрээнд ажилчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах, ажлын байран дээр осол эндэгдэл гарахгүй байх тал дээр хэрхэн анхаарал хандуулах зэргээр харилцан ярилцаж, мэргэжлийн багшаас зөвлөмж авсан ач холбогдолтой сургалт болсныг онцоллоо. Би Дархан Улаан аймгийн Политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн 3 дугаар курсын төгсгөөтэй оюутан байгаа. Отхон Баяр гэдэг. Өнөөдрийн сургалт нь болохоор барилгын салбарын аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал гэсэн сургалтын дээр оролцож байна. Өнөөдрийн салбарт одоо хичээлтэйгээ холбогдуулаад бол суралцсан зүйлсүүдэд баттгах, шинэ мэдлэг олж авах тал дээр бол харилцан хамаарал бүхий ажиллах, инженер техникийн ажилчтай хэрхэн ажиллах, ажлын байран дээр хэрхэн дуршлагч вэ, хинтээ илүү хамтарч ажиллах вэ, юун дээр анхаарах вэ гэдгийг бол ойлгож авч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан ингээд мэргэжлийг судалсан шалтгаан нь болохоор ерөнхийдөө өөрөө бол ажил дээр ажиллаж үзчихсэн, оператороор ажиллаж байсан энэ тохиолдолд болохоор хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилчин бол ерөнхийдөө байгууллагатууд нэлээд чухал нэг шаардлагатай. Тэгээ ажлын байрны олдо цэрэлт хэрэгцээ, цалин мөнгөний асуудлаас нөлөөсөн. Тэгээд ерөнхийдөө өөрийн ярих ур чадвар дээр тулгуурласан ажлыг хийхийн тулд энэ мэргэжлийг сонгосон байна.
Монголын барилгын үндэсний ассоциац төрийн бас байгууллага нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд хөгжлийн стратеги төлөвлөгөөнийхөө дагуу өөрсдийн гишүүд, салбарын төрийн бас байгууллагууд болон төрийн холбогдох байгууллагуудтайгаа нягт хамтран ажилласны үр дүнд Монгол улсын эдийн засаг тохиолдсон удаа дараагийн хямрал, хүндрэлүүдийг даван туулахад салбарын дуу хоолой болон манлайлан ажиллаж, төр засгаар тодорхой шийдвэрүүдийг гаргуулж, үр дүнд нь зөвхөн гишүүдэд төдийгүй энэ салбарт ажиллаж байгаа нийт бизнес эрхлэгчдэд эерэг нөлөөллүүдийг бий болгосоор иржээ. Хүмүүстэй танаар тулж ажиллаж байгаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд тун хэрэгцээтэй мэдээллийг дуулах гэж байгаа. Та тань учир байгвал Номингийн хамгийн том хямдрал маргааш буюу 2025 оны 11 сарын 21, 22, 23-ны өдрүүд зөвхөн Дархан хотын хуучин Дархан Алтны дөрвөн замын уулзрын та бүхний харж байгаа Номин агуулгах салбар дээр болох гэж байна. За энэ Black Friday худалдааны үеэр гэр ахуй, цахилгаан бараа, бэлэн хувцас, барилгын материал, хүнс, гоо сайхны гэд 10,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн 80 хүртэлх хувийн супер хямдралд орох гэж байгаа юм байна. За энэхүү худалдаа зөвхөн шин Дархан салбар биш харин хуучин Дарханы Алтны дөрвөн замын уулзрын Номин агуулгах салбар дээр л явагдана гэдгээр онцлогтой байгаа. За 2025 оны хамгийн сүүлчийн хамгийн том хямдралыг та бүхэн мэдэрч за хямдралын үеэр онцгой үнээр өөртөө хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ худалдан авч амжаарай гэж та бүхэндээ дуулах гэж энэхүү мэдээллийг хүргэж байгаа. За нэгэн онцлог мэдээллийг хүрэхэд Номингоор үргэлжлүүлдэг хүмүүс мэдээж Номингийн хөнгөлтийн карттай байдаг. За тэгвэл Номингийн 7-оос 10 хүртэлх хөнгөлтийн картын эрхтэй хүмүүс маань яг энэ Black Friday 80% хямдралтай худалдааны үеэр 10 сая төгрөгийн урьдчил гайгүй барьцаагүй зээлээр хүссэн бараа бүтээгдэхүүн авах боломжтой байгаа. За ингэснээр та бүхэн энэхүү одоо зээлээ 24 сарын хугацаатай 2.5% хүүтэйгээр буцаан төлөх нөхцлөөр яг хямдралтай байгаа 80 хүртэлх хямдарсан үедэр нь хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн худалдаа авах бүрэн боломжтой болж байгаа юм байна. За одоо та бүхэнд Номин агуулгын 2 дахь мэдээллийг үзүүлж байна. Дарханчуудтай зориулаад худалдаа өгчөөдтэй зориулаад Black Friday 80% хямдралын үеэр уртасгасан цагаар та бүхэндээ үйлчлэгийг үзүүлж ажиллах гэж байгаа юм байна. За 5 дахь өдөр буюу маргааш өдөр өглөөний 9 цагаас оройны бүр 23 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана. За харин Бям гарагт бол өглөө 9 цагаас оройны 22 цаг хүртэл ажиллах бол бүтэн сайн өдөр за өглөөний 9-оос 21 цаг 30 минут хүртэл ажиллах гэж байгаа. Та бүхэндээ нэгэн мэдээллийг онцолж хүрэхэд тун удахгүй бид бүхний дуртай шинэ жилийн байр айлчлал ирэх гэж байгаа. Тэгэхээр Номин агуулгах худалдааны хамт олонны зүгээс шинэ жилийн баяртай холбогдуулан бараа бүтээгдэхүүн, гацуур, бусад чимэглүүдээ аваад ирсэн. Тэгэхээр та бүхэн 80% хямдралтай худалдааныхаа үеэр шинэ жилийн гацуур, шинэ жилийн бусад чимэглэл гэсэн зүйлүүдээ хямдралтай байгаа дээр нь базаагаад авчих бүрэн боломжтой байгаа шүү. За ер нь бол маргааш өглөөний 9 цагаас нэгдээ за хүмүүс бол хөл өглөө ихтэй байх бах. Тэгэхээр та бүхэн хамгийн эрт ирээд за хамгийн өргөн сонголттой байгаа бараануудаа хамгийн эрт байгаа дээр нэрээд сонгож аваарай гэж та бүхнийгээ уриалах байна. Та бүхэндээ нэгэн мэдээллийг онцолж хэлэхэд өмнө зарлагдчихсэн Номингийн хямдралууд за хуучин Дархан дахь салбар болон шинэ Дархан дахь салбар гэж цаг хугацааны хувьд дараалтаа хийдэг байсан бол энэ удаа зөвхөн хуучин Дархан дахь буюу Алтны дөрвөн замын уулзалт байдаг Номин агуулгах худалдаан дээр хийгдэж байгаа гэдгийг онцгой анхаараарай гэж та бүхэндээ хүсэж байна. Тийм учраас та бүхэн за 2025 оны 11 сарын 21, 22, 23-ны өдрүүдэд хуучин Дархан Алтны дөрвөн замын уулзалт за Монгол Алтны уулзалт дээрх Номин агуулгах дээр ирж өөрийн хүссэн бүх 10,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ 80% хямдралтай үнээр худалдаж аваарай. За мөн Монгол улсын хэмжээнд Номингийн маш олон салбарууд байдаг бол энэ удаагийн Black Friday хямдралын өртөө Монгол улсын хэмжээнд 7-оос 8хан салбар тодруулах юм бол орон нутагт өртөө за Дархан уул аймаг, Ховд аймаг гихчлэн аймагуудад зарлагдж байгаа учраас та бүхэн маш гоё боломжийг олгож байгаа гэдгийг дахин хэлмээр байна. Ингээд 21, 22, 23-ны өдрүүдэд хуучин Дархан дахь Алтны дөрвөн замын уулзалт Номин агуулгах дээр бүгдээр хамтдаа уулзцгаая. Та бүхэн хямдралыг мэдрээрэй. Үзэгч та бүхэндээ уламжлал ёсороо дотоод мэдээлэл танилцууллаа. Харин одоо хөтөлбөрийн энсэгт цагаагаар мэдээлэл хүлээн авч үзнэ.
TBS-ийн төвөмсгийн мэдээллийн үйлчбэрийн пүрэв гарагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Хөтөлбөрийг анхаарал үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргаашийн ажил үсэд тань амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.